гэрэл зураг гэдэг бол уран бүтээл. Энэ бол уран сайхан уран бүтээл. Энэ бол үнэхээр гайхамшигтай. Гэхдээ хамгийн тодорхой зүйл гэх юм бол дурсамж. Бид нар мөнх настай биш, бид нар мөнх амьдрахгүй. Яг үлдэх зүйл чинь энэ. Үлдэх зүйлээ бид нар ингээд хамгаалж үлдэх ёстой. Чамааг ингээд магадгүй ингээд доошо 3 үе хүүхдүүчтэй болохгүй чамаас үлдчихэж байгаа ганц зүйл чинь энэ болохоор тэр хүүхдүүд чинь манай өвөг дээдс энэ шүү гэдэг зүйлийг ч юм уу. Эсвэл бол үр хүүхдтэй хадгалж үлдэх зүйл чинь энэ. Энэ ертөнцид үлдэх зүйл чинь зөвхөн л зураг. Тэг өөр танд юу ч авахгүй дурсамж явандаа алга болдог. Дурсамжийг хадгалж барих зүйл чинь зураг. За одоо энэ үзэгсэлэнд ингээд маш олон насны хүмүүс авсан зургийг. Гэтэ ерөнхий дийлэх эмэгтэй хүмүүс маань өөртөө жоох итгэл бутай гэдэг юм билээ. Би яах бол хичин нэг жоох ингүүл турхаа гармаар дийлэх хөвн ингээд би турхаар харагдмаар байна. Би жоохон турцсан байвал би жоохон турж байгаад орж ирдэг байждаг. Тиймэрхүү асуудал. Тэдгээрийг би ерөнхийдөө бүгдийг ингээд шийдэж чадсан гэдэг юм уу. Тэр хүмүүст ингээд гэрэл сүлдрэг гэдэг зүйлээр би тэр нөгөө хүсэж байгаа зүйлийн тэр хүнд ингээд зориулж гаргаж өгсөн. Тэр юмараа бас амар бахархаж байна. Бас ерөнхий одоо маш олон насны хүмүүс байгаа ч гэсэн бүсгүй хүн болгоны дотор одоо маш бага охноос ингээд настай хүн хүртэл дотоод гоо үзэгслэн дотоод гоо зүүж байгаа. Тэр хүн магадгүй өнөөдөр ингээд ажил дээр нэг л тийм хөмсгөө зангидсан. За нэг л тийм том босстэй ингээд бусдын өдөөс ингээд нэг жоох ингээд сэнзүүртэй ярьдаг дончтой тийм хүн байна. Тэр хүний дор нууцж байгаа зүйлийг манай ах баг хамт олон гаргаж ирсэндээ амар баяртай. Тэр хүн тэрийгэ хараад нулимсаас болоод би ийм л зүйл хүсэжсэн гэдэг үг бас амар чухал байсан. Тэрнээс болоод бүгд л ингээд нэг тийм артай ажилтай, айл гэрийн сайн эзэгтэй, хүүхдийн нээж, ихрийн сайн эхнэр тиймэрхүү хүмүүс байгаа. Тэр хүн болгоны дотор гэхдээ хүсдэг нэг л зүйл бяцхан гүнж гэж харж байсан. 80 настай эмээ орж ирээд хүртэл ингээд айлгуудахад тэр хүн сэтгэлээсээ баярлж байгаа нь үнэхээр гайхалтай бүр тэр зүйлийг манай хамт олон гаргаж ирсэндээ энүүгээрээ маш давуу талтай болоо гэж бодож байна. Энэ дурсамжийг хадгалж энэ гайхамшигыг энэ уран бүтээлийг гаргаж байгаа, бүтээж байгаа. Тэгээ өөрийнхөө мэрэгжил болоо өөртөө айгаа сэтгэл хангалуун байна. Би зүгээр энэ зүйлд дурлцсан энэ миний амьдралын нэг хөвшил болох ёстой. Надад дөө юу ч таалагддаггүй. Би камер бариад урдаа хүн зогсооход би ингээд хажууд ингээд эргэн тойронд хүн надтай ямарч байгаа би тэрийг сонсож чаддаггүй. Би зөвхөн тэр урд байгаа хүндээ анхаарал төвлөрдөг. Тэр урд байгаа хүнийг би яаж үзэсгэлэнтэй гаргах вэ? Би яаж гэрэл сүдрээ гаргах ингээд тааруулах уу гэдэг тэр зүйлийг л илүү чухалчилж боддог. Гэрэл зураг гэдэг зүйлийг анх сонирхох болсон шалтгаан гэх юм бол анх 15 онд нар студид ээжтэйгээ гिचтэйгээ зураг авах болчихсон. Тухайн үед одоо хин зургийн даржсэн санахгүй байна. Яг ингээд зүгээр л ингээд 3 ингээд ямар ч танихгүй хүн ороод ирж хахад ингээд за ингэж суугаарай, ингүүл гоё шүү. Ийм юм ингээд байх хэрэгтэй шүү. За одоо ингэж хараарай, гарныхаа тавилтыг ингээрээ. За мэдүү жоох ингээрээ гэд тиймэрхүү юмнууд айгүй ингээд ажиглагдаад тэр нь надад ингээд амар сэтгэлд болоод зүтчихсэн. Тэгээд яг энэ ингээд ямар амар тийм мундаг хүн бэ? Хойд нөө мэдрэмж гэдэг зүйлийг ойлгохгүй ямар мундаг хүн бэ зүгээр л ингээд нэг 3 ингээд танихгүй хүн ороод ирж хахад ийм гоё болгочлаа шүү дээ. Би энэ муу юм уу? Ингээд би ингэж гарч ингээд би энэ зураг гэдэг чинь ийм юм байдаг юм бэ нэгэд тэгээд амар жил бодсон. Тэгээд жил ингээд бодоод хинч хэлэхгүй байжгаад нэг өдөр ээжтэй зураг гаргаад ээж энэ ингээд над жилийн өмнө ингээд зураг дараалсан шүү дээ. Тэр ингээд мартагдгүй ингээд тэр хүний тэр ингээд зураг авч байгаа ингээ бидний хийжсэн над ингээ яагаад ч юм одоо л ингээ мартагдахгүй амар гоё би яг тэр хүн шиг болмоор байна гэд жохоо хөвгтэйсэн бит гоё би ээжээс гуйжсэн чинь манай ээж нөхөө над талаараа ингээ бодоод чи өөрөө яг юу гэж чинь тэрийг хийгэрээ ээж нугасаа хизээ чиний талд тавхлаар миний хүү юу дуртай байгааг нь ээж нь баярлаа шүү миний хүү дургуй зүйл дээрээ угаасаа хөдөлгөөг ээж нь мэднэ тэгээ багаас нь би өөрөө тийм хөвгтэйсэн дургуй зүйл дээр би ингээ хийхгүй гэж явцдаг. Тэр юм дээр амар дурлж хийгээд ээжтэйгээ ээж маань ихчээ тэглээд ихч маань намайг одоо нар өстөдийн захирал нар мандах гэдэг хүний төрсөн дүү Дашка гэдэг хүнтэй танилцуулаад за манай дүүг ингээд зин сонирхоод байгаа маа миний дүү ингээд заагаад өгөөч.
Тэгээд тухайн үед нэг 2-3 жил даашгүй ах дээр ингээд очиод гаа хийм байх тийм байна. За ингээд ер нь бол миний анх зураг гэдэг зүйл камертаа яаж харцах вэ? Хүний өнцөг гэж юу вэ? За тэгээд гэрэл сүүдэр гэрэл тавилт гэж яг юу вэ гэдэг яг үндсэн сүүд юм аа тэр хүн надад маш тодорхой зааж өгчсэн. Тэр ахта одоос ингээд маш их баярлж байна. За тэгээд Наара студ дээр яг төв салбар дээр нь очиад тэгэл нар мандах гэдэг хүн яг гэрэл гэдэг чинь энэ сүүдэр гэдэг юм ахын доо байл юм аа. Энэ зүйл хоршчиж жинхэнэ ингээд уран бүтээл гард юм аа гэдгийг бүр надад бүр ингээд сэтгэлээсээ амар зааж өгчсэн. Тэгэл зураг дарах, фотошоп, хүний өнцөг тэр жижигхэн ингээд деталь хөдөлгөөнүүдийг хүртэл надад зааж өгч жисэн тэр мэдрэмжийг амар суулгаж өгсөн. Нар мандах ахта маш их баярлж байна. Тэгээс төдий хүртэл зөвхөн намайг дэмжиж ингээд тусан дүүшгээ хайрладаг. Бяс яг ингээд гадны хүн гэж тэр хүнийг хүтээж авдаг бүр ингээд нэг л мэтгэд ингээд өөрийн хүн шиг санагддаг болчихсон. Тэгээ түүнийх тэр ундраа гэдэг нэг хийж байгаа бас үнэхээр гайхалтай мэдрэмжтэй хүн бас намайг яг ингээд төрсөн дүүшгээ баг хүүхэчгээ ингэж хайрладаг. Одоо сая хүртэл зураг авахад энэ зураг үзэсгэлэн гарахад эдгээр зургийг бүтээхэд оог ихч маань тэгээ хамтарч ажилласан нөгөө мейкап чин өсчин тэд хүмүүс маань намайг ингээд хөөрдүүлээд итгэхэд цаанаасаа л нэг ингээд тийм зүгээр гадны хүн шиг биш ингээд нэг гэр бүл шиг жинхэнэ хамт олон гэдэг зүйл чинь юм байт юм байна. Энэ зураг авалтын үеэр мэдэрсэн хамгийн гоё зүйл тэр үнэхээр халуун дудлаа уур амьсгалсан. Үнэхээр л нэг нэгэндээ санаа зовж нэг нэгэндээ ингэж би ингээд маргааш нэгээд нүүр дүнгээ удаачаа жоох ингээд сул ингээ ороод ирэхэд доог ихч маань өстө чамааг яг ингэх байх гэж бодоод их чинь ийм юм авчирсан мэд энийг уугаад мэдээ жоох ингэж жоох амарч чинь бишээ суучиг гэл үнэхээр бас гоё сэтгэлүүдийг гаргаж бүр үнэхээр гоё санагдсан. Би оог ихчдээс амар баярлаа гэж хэлмээр байна. Амар гоё байсан. Би ингээд яг үнэхээр ингээд гайхалтай гэдэг үгнээс үрцүүл ингээд горч ирэхгүй байна. Тэгээ маш их баяртай болохоор нэг жоох өөчих гал байна да.